хүмүүс. Яасан халуун өдөр вэ? Чи ямар юмны чинь сайн байна уу гэж би таныг наач бүхэл бүтэ 2 цаг үдээ зогсож байна. Хоёр. Ментийн зөрөөгүй юу шазар татах хийсэн. Хаашаа янзын охин бэ? Та ч одоо яагаад хүн загнаад байгаа юм чинь? Би наачаа ажлаа хийж зогсож байгаа эмэгтэй хүн байна. Хэн чамайг эрэгтэй хүн зогсож ийн гэсэн юм. Энэ одоо ямар хэрүүлж аваа вэ? Хэл хөшөө, хөл хөшөө би хүсэж байна чинь. Та ч одоо ямар удаа явдгийг юм чинь. Би таныг хүлээгээд наач бүр хөсгөөцлээ. За ийшээ бөшөө. Хөө би тантай ирээд ир хаашаа би. Намайг ярьж байгаа сонсож гин үү? Хаашаа. Эмэгний маань залуу насыг санагдуулж байгаа шат. Яавчи. Чом хараа юу чи? Чам шиг өгнөөс халан мэдв. На чи ухаантай үеийн бод өдөө 30 жил амьдрахад одоо салнаа гэж үзсэн жоох ичвэтэй юм шүү хөө. Салноо, халдсан байхад цаана цааны хань болох хүн олдож кара. Энэ чавгансурыг чинь өөх төхөлөө гэж бас бодж болдгүй юм байна. Эмгний дотор эмээлтэй хацаастай мөр хөдөө баттай явж байгаа юм. Дач батаагүй гэж. Хадаад үгүй. Сатахгүй. Чи юу юм чи? Үгүй яа гэдэг чамаг өчигдөр гоожанд байна. Оо яах вэ? Яа Арай энд нэг ийш аа бүр багтаа. Хасцсан залуу байсныг чи аваа. сандгүй. Айда хутлаа. За сууцгаа. За өнөөдрийн иргэний шүүхурлаар Эргэн Бадам Эрдэнэ цаан нарын гэр бүлийн асуудлыг авч шилжсэн. За Эргэн Бадам бол олон түмэнд Улаан Бадам гэдэг нэрээр алдарсан ийм хүн байна. За түүний нөхөр Эрдэнэ цаан бол олон түмэндээ Шовгор хэмээх хочоор алдарсан ийм хоёр хүн гэр бүл салгагч байна. За Бадам гожихм яагаад салах болсон бэ? Энэ тухайга ярина. За имэн бол одоо энэ муухай үгнэ салмаар байна. Салгаад өг. Салыг дуусаа. За чухам яагаад салах болсон бэ? За одоо ёстой үнэхээр бохимдож өхмээр болж байна хүмүүс. За бид хоёр олон жил танилцлаа. Тэгтэл энэ муухай үг сүүлийн үед залуучууд хүүхдүүдийн сонирхдаг өнөө гипоп гэдэг юмыг сонирхсоос гэлээ ач нарын хэл яриа ойлгохдох байлаа. Одоо энэ муухай үгнээс ердөө салмаар байна. Салгаад өг. Салыг дуусаа. Таасамгаа. Миний үг сүүг юм бэ? За энэ бол хүмүн хипхоп хэллэг. За энэ байна шүү дээ. Энэ бол ялагдшгүй шүү чугалцаа гэсэн үг дээ. Эшэр бүс. За Бадам хипхоп сонирхно гэдэг бол гэр бүл салах шалтгаан биш ээ. Гол шалтгаан минийх үү. За бит хоёрын дундаас шүү дээ 9 хүүхэд гарсан. За тэдний дундаас 11 хөөрхөн ачхарлаа. Тэгтэл энэ өгөр өгөн хипхоп сонирхсоос эхлээд ач нарын хэл яриа ойлгохдох юм байсан. За одоо ач нар байна шүү дээ өглөө галтгоонд орж ирээд имээ одоо би үнэндээ цаана умараа шүмээ шүү. Одоо юу яриад байгаа юм бүү минь. Гэрээр дөрөн бөхцгөөсөө ач нар боллоо. Одоо ердөө бүгд ингэж явж байна ач нар. Хэнэн ач юм. Хэнэн өвгөн юм ердөө мэдэгдэх юм алга. За имээ одоо энэ муухай өгнөөс салмаар байна хүмүн салгаад өг салыг Танаад ширээ зөвхөд. За. Тэгэхээр энэ Эрдэнэ цаангаа үдшээр хаагуур яваад идэв. За дан диско клуб хүмүн. За одоо гадаа үдшээ бүрээ болсон шүгэл дасхий. Энэ мохоог хамаг гуцсан өмсөд гарна. Имэн сэмхэн дагдаг байхгүй юу? За тэгтэл диско клубынд очиндоо. За диско клуб сэмхэн дагах хоошоо байж хүмүн. За аюултай мохоо одоо баахан залуучуудын дунд орцоод ингэж үчгэн. За тэгэл яг энэ мохоо өгнөөс
одоо би өндөө ичиж байна хүмүүс. Салмаар байна хүмүүс. Бошоо гэдэг дараа нь олон юм ярьдгүй салгаад өг хүмүүс. Та цааш барьж Чиргээ бүтээсэ тийш очсон. Уучлаарай минь. Битгий донгос. Гэхдээ Бадамгай та ер нь юу ойлгоод битгий донгос гэж юу? Толгоо нэргсэн чугууц гинэ. Битгий сэтгэл зүрх рүү утга дүрээ дугаараа гэж шүү. Яасан зүрхээ ойлголцдог өгчүүд байдаг ч юм аа. За ойлгомжтой. За тэгэхээр Эрдэнэ Занбай. Одоо эхнэрийн чи хэлээд байгаа энэ бүхэн үнэн үү? За би хотлоо гэж хэлэхгүй. Тэгтээ одоо хөгшин настай хүн одоо ийм мөр шүүгдээ сууж байгаа та жоох ичиж байна. Тэгтээ яах вэ? Би бас энэ төрийн шүүгийг хүндгээд бас бодсон сансан юм алилгүй яах вэ? Алил шүү. Яач воош. Буудлаатай имийг Ямар уугаар удаа. хуран буугаар буудаж ийн хүмүүс. Яач воош. Баг гарын тайцаг калибрын хүмүүс. За хоцоо сайн байлдаа болцооч. Энэ юу юм одоо? Шомбогч онгоц урдных нь гарнат хүмүүс. Сүрхээ ойлголцсон юм. За хүмүүс. Одоо ер нь гэцүү шүү хүмүүс. Нэг л өдөр энэ үгэн жинхэнэ буу гаргаад энэ яг энэ давцаж байгаа гэж бодох байх шүү мууяр. За. Эрхэм шүүгчдэр миний ярих байгаа юм сонсож байгаа бодож байна. Би бас бодсон сансан юм хэлье. Яа. За өндөө эмгэн бит тойроо амьдрал бол өндөө happy байхгүй юу? Өндөө no problem. Би бол одоо эмгэнээс салахыг хүсэхгүй байгаа. Би бол одоо энэ эмгэнийг come on baby, kiss me baby, come on гэдэг байгаа. Харин эмгэн болоод одоо no everybody come to me гэж хэлмээрээд байгаа. Өөрөөр хэлэх юм алах thank you very much so much. За хүмүүс ингэж дургу үргээд байгаа байхгүй хүмүүс. Одоо өглөө орон дээр хөлөөж ицуучаал намайг come on baby чуганцаа kiss me baby гэж дуудаад байгаа шүү. За би амтнаас асуулаагүй baby гэж юу юм бэ гэсэн чинь алгын чинийхэн хүүхэд юм байл шүү. Муухай доромжилж байгаа хэрэг шүү. Ердөө имэн энэ муухай угнаас салмаар байна хүмүүс салгаад өг салъя дуутаа. За. За Эрдэнэ Занбай та өдшөрөө тэнүүгээр явж их дуулдаг гэсэн. Та тэр дууга дуулж үзүүлнэ. За одоо хөгшин настай хүн та нарын өмнө дальчихж явах жоо хэцүү байна. Тэгтээ яах вэ? Би бас төрийн шүүхийг хүндэтгээд бас одоо дуулъя да. Ичмээ үлэм да. Халуун нартай амрын өдөр хаарцаамаар алгаж явал хажуу тийшээ харсан чинь харин чамаг олж харлаа. Алг нүдэн өх минь амар харин бурхан минь намайг дагаад яваач найт клаб орооч. Энэ нар муухай галтуурдаж байна хүм. Чихэн өөрийнх нь зохиоснуудыг нь дуулвал үнэн аймар. Онгод орсон үедээ зохиосон дуунууд нь тасархай аймар хүмэн. За хүүхэ тасар цайлаад ирсэн бол байхгүй надад. Тэгтээ ер нь бол би энэ эмгэний тухайн нэг дүү өчтөр бол одоо ингээд онгод ороод ирсэн л дээ. Ер нь бол энэ дүү та нар сонсоод энэ эмгэн ер нь ямар ааштай хүн бэ гэдгийг та нар шүүгчнэр мэдэх болно. За юу. Хэлээд өгөөч чам мэдв. Хэлээд өгье. Өчтөр жил гислээ. Гадаагаар утгаагаар гэрт орж тоогоо угаад авсан нэг таарвал манай хөрш машин авла хажуугаар хатуу яг очгоос яад үлээ хоосож хүсэ хогдоргол үстэнэндээ үстэн өгөхтөгдөө үу